Сайн байцгаана уу? Уна ТV суугтаа давтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Сингапурт гарсан, Сингапурын нийгмийг чочирдуулсан маш аимшигтай нэгэн хэргийн талаар бэлтлээ. Жанжин хэмээх эрэгтэй 1976 онд төрсөн хятад гаралтай Сингапур хүн байсан. Дунд сургуульд байхдаа тэр ангийн охин Жумпэй анхны харцаар дурлан түүнтэй дотносхийг хүсдэг байсан. Гэвч Жанжины зан дотгошоо жожиг зантай учраас сэтгэлээ илчилж чадахгүй зүгээр л түүний эргэн тойронд эргэлдэхээс цаашгүй явсан. Тинхүү анхны хайр нь бүтлгүйцэн түүнд ямар ч боломж ирэлгүй нууцхан зүрхэндээ Жумпэйг тээсэн хэвээр байсан. Цаг хугацаа урссаар 2004 он буюу 28 нас хүрсэн Жанжин аль хэдийн гэр бүлтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болж амьдрал нь нэлээд тогтвортой болсон байсан. Нэг өдөр дунд сургуулийн уулзалтанд болж уулзалтанд нь очтол олон жил бодол санааг нь эдэмтсэн анхны хайр Жумпэйтэйгээ тэнд тааралддаг. Одоо Жанжины хувьд өмнөх шигээ дуугүй биш нийгэмд үнэлэгдсэн илүү нээлттэй хүн болсон байсан учраас энэ удаад түүн дээр очиод би чамайг маш их хайрладаг байсан. Одоо ч гэсэн чи хөөрхөн хэвээрээ байна гэд өмнө нь боддог байсан. Сэтгэлээ түүнд илэн далангуу ярьсан. Тухайн үед бол хоёулаа гэр бүлтэй байсан ч гэсэндээ энэ уулзалтаас хойш байнга холбоо барьдаг болж уулзаж мессеж бичлэгддэг болж эхлэн бүр сүүлдээ хоорондоо болцдог болж эхэлсэн. Жанжин өөрийн жинхэнэ хайрыг одоо л оллоо гэж тэр цагт бодож эхэлсэн. 2009 онд Жанжины эхнэр нөхрөө араар тавьж байгааг нь гадарлаж үүнээс болон хэрүүл гарч эцэст нь тэд салахаар болцгоосон. Жанжиныг эхнэрээсээ салах үед Жумпэй ч гэсэн өөрийн нөхрөөс салж тэр хоёр хүсснээрээ хамтдаа амьдрах болсон. Эхний сарууд бол тэр хоёрын хувьд балмит амттай өнгөрсөн. Жанжин анхны хайртайгаа нийлсэн мөчөөс миний амьдрал жинхэнэ утга учиртай боллоо гэж өөртөө хэлдэг байсан. Тэд хүүхэдтэй болохыг хичээсэн ч гэсэн хэд хэдэн удаа зулбсны эцэст 2012 оны төгсгөлд охин Жаннин нь мэндэлсэн. Охиноо мэндэлснээс хойш гэр нь инээд хөрөөр дүүрч Жумпэй охиноо асрахын тулд ажилласаа гарan гэрийнхээ ганц орлогын эзэн болсон Жанжин гэр бүлдээ илүү сайхан амьдрал бэлгэлэхээр хамаг хүчээ гарган зүтгэж орлого нь тогтвортой бүрч сайн болж эхэлсэн. Сарын орлого нь тогтмол 10-аас 15 мянган Сингапур доллар, зарим саруудад бүр 15 мянган Сингапур долларооч давуулдаг байсан. Тэр үнэтэй машин авч илүү тансаг байр руу нүүзж аз жаргалаар дүүрэн амьдарч эхэлсэн. Гэвч энэ аз жаргалтай амьдрал бол удаа үргэлжлээгүй. 2013 онд засгийн газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөргөх бодлого хэрэгжиж 8 эрс буурч түрээсийн өгөөж нь муудснаар Жанжины ажил хамгийн том цогцолтонд орсон. Орлого нь тасарч амьдралын зардал, зээл зэргийн дарамт хэд нугарсан байдалтайгаар түн дээр дарамт болж ирсэн. 2016 он гэхтэл тэр танилынхаа зуучлалаар интерьерийн компанид борлуулалтын ажлаар орсон ч гэсэн цалин нь ердөө $1500 байсан. Тэгэхээр өмнө нь түүний олдог байсан орлогоос бүр хэд дахин бага болсон гэсэн. Жанжины хувьд энэ мөнгөөр ахуйгаа дааж чадахгүй сэтгэл түгшүүрт автан бодит байдлаас зугтахын тулд мөрөөдөө тоглоомонд хөл тавин бүр улам их өрөнд орж байр машины зээл дээрээ нэмээд мөрөөдөө тоглоомын өр хүртэл өрөн дээр нь нэмэгдэж эцэстээ бүр түүнээс мөнгөө нэгсэн хүмүүс гэрийнх нь хаалгыг ирж тогшох хэмжээнд хүрсэн. Тэгээ энэ үеэс эхлээд мэдээж гэр бүлийн маргаан ширүүсэж эхнэр нөхөр хоёр бол бие биендээ итгэлцэл нь буурч эхэлсэн. 2013 оны 100 Жанжин санамсаргүй байдлаар эхнэрийнхээ сошиал хуудсанд Марк гэдэг нэртэй залуутай хоорондоо маш дотн өнгө аястай мессежүүд бичлсэн байхайг нь олж хардаг. Ингээд эхнэрээсээ энэ юу хүү юм бэ гэж асуусан чи эхнэр нь бол зүгээр найзаа гэсэн тайлбарыг хэлсэн боловч Жанжин бол мэдээж итгээгүй. Яагаад гэх юм бол тэр хоёрын хоорондоо бичлсэн мессежүүд нь бол найзуудын хоорондоо бичлцдэг мессежээс шал өөр байсан. Ингээд Жанжин эхнэрээ хардаж байх үе буюу 2014 оны намар нэг өдөр томилолтоор явах гээд гэрээсээ гарсан боловч явж байх замд нь ажил нь цуцлагдсныг мэдээд Жанжин ердийнхөөсөө эрт гэрлүүгээ буцаж ирдэг. Хаалгаа онголоход гэрлүүгээ орсон ч үүдэнд нь танихгүй эрэгтэй хүний гутал байсан. Тэр яаран дотогш ороход эхнэр нь нэг эрэгтэйтэй байжсэн. Жанжины уур хилэн бол бүр маш их уурлан галтгооноос сутгах шүүрэн авчиртал нөгөө эрэгтэй өмд хувцаа бушуухан тэрврээд гэрээс нь гараад зүгтсэн. Тэгээ энэ залуу болохоор нөгөө хоорондоо мессеж бичилсэжсэн Марк гэдэг залуунаас. Эхнэрийнхээ урвалт бүх ертөнц нь нуруу унсан юм шиг санагдаж тэр даруй эхнэртээ салъя гэж хэлсэн боловч Жумпэй буюу эхнэр нь
охиноо бодоод үзээчээ гэд нөхрөөсөө ол бүр маш их гууж эхэлсэн. Тэгээ Жанжин бол уучлахыг хүсээгүй ч гэсэндээ охиноо бодоод нэг удаа эхнэрээ уучлая гэд тэр хоёр үргэлжлүүлээд хамтдаа амьдрахаар болсон. Үүнээс хойш бол нэгэнт эхнэртэй итгэл халдарсан учраас эхнэрийнхээ утас сошиал хаягийг 7 хоног бүр шалгаж байнга эхнэрийгээ хардаж эхлэн бүр сүүлд нь охиныгоо өөрийнхөө охин биш байж магадгүй гэж хүртэл бодож эхэлсэн. Энэ байдал үргэлжлээд ингээд энэ хоёр амьдарч исэн. Тэгтэл эхнэрийнх нь төрсөн өдөр болсон. Тэгээ энэ өдөр болохоор гэрт нь Маркас гэсэн цэцгийн баглаа илгээмжээр гэрт нэрсэн. Тэг үүнийг хараад бол Жанжин бүр маш их уурлан яаж намайг дорд үтсэн болохоор гэрлүүм хүртэл цэцгийн баглаа явуулж байгаа юм бэ гэд салъя гэж бодсон боловч яг тухайн үед бол санхүүгийнхаа байдлыг бодсон. Үр зээлэн дээрээсээ нэмээд хүүхдийн тэтгэмжийн мөнгө, асрамжийн мөнгө гэд салахаар болох юм бол бүр их мөнгө хэрэгтэй болох юм байна гэж бодоод тухайн үед бол бие бариад өнгөрсөн. 2016 оны намар Жунпэй жирэмсэн болсон. Хоёр дахь хүүхэд нь хүү байх магадaltaй гэж имлэг хэлэхэд эхэндээ эдийн засгийн байдлаасаа болоод төрүүлэхэд хүндрэлтэй гэж Жанжин бодож исэн ч гэсэндээ эцэст нь бол хүүгээ төрүүлэхээр шийдсэн. Ингээд амьдралаа дахиад шинээр эхлэе, дахиад хүүхэдтэй болж байгаа юм чинь гээд бол өрөө дарахын тулд байр машина зарыг гэж эхнэртэйгээ ярилцаад тэгээ эхнэрийгээ чи хагас цагаарч болтугай ингээ ажил хийгээд надад тусламж дэмжлэг үзүүлж болох уу гэд асуусан. Тэгсэн чинь Жунпэй болохоор энэ үед маш их уурлаад би гэрийн ажил хүүхэд тасрын хажуугаар ажил хийж чадахгүй. Санхүүгийн дарамт гэр бүлээч тэжээж авч явж чадахгүй чамшиг ир хүн ер нь хаана эсэ ингээд нөхрийгөө бол бүр маш их доош нь хийж ууралсан. Тэгээ 2017 оны 1 сарын 20-нд өглөө охин нь цэцэрлэгтээ явахаар хувцас өмсчихсэн чинь Жанжин охиндоо өнөөдөр гэртээ бай, телевизээ үзээ, өнөөдөр цэцэрлэгтээ явах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээ эхнэр буюу Жунпэй нь гайхаад яагаад охин маань цэцэрлэгтээ явахгүй юм бэ гэж асуусан чинь өмнөх хэдэн саруудын төлбөрийг би өгч чадаагүй юм аа. Тэгээ эдгээр нь нийлээд 1700 гаруй Сингапур доллар болсон. Хэрвээ өнөөдөр цэцэрлэгт нь явуулах юм бол мөнгөө төлөөгүй гэд охиныг маань буцаагаад явуулчих магадгүй гэж эхнэртэй хэлсэн. Үүнийг сонссон Жунпэй бол бүр маш их уурлан охиныхоо хажууд нөхрийгөө доромжилж ямар ч хэрэггүй хүн чи бол хинт ч хэрэггүй хүүхдийнхаа цэцэрлэгийн мөнгийг ч олж өгч чаддаггүй, хуримтлагдсан мөнгөч байхгүй гэд нөхрийгөө бас доромжилж эхэлсэн. Тэгээ энэ үед бол Жанжин ухаанаа алдаж угаалгын өрөөнөөсөө алчуур авч ирээд эхнэрлуугаа дайр хоолойг нь боож амийг нь хөнөөсөн. Тухайн үед эхнэр нь 6 сартай жирэмсэн байсан. Тэгээ тухайн үед бол ээжийнхаа гидсэн дотор байсан хүүхэд ч гэсэндээ амнасаа хамтд алдсан байгаа. Тэгээ ингээд зогсоогүй жоохон охин руугаа очоод сайн охин ээжтэйгээ хамт байдаг юм гэж хэлээд мөн охиныхоо амь насыг хөнөөсөн байгаа. Тэгэхээр аимшигтай. Дараа нь болохоор Жанжин өөрийнхөө амь насыг игүүтгэхээр бодсон ч гэсэндээ маш их айж эхэлсэн. Тэгээд хамгийн амархан өөхөх арга юу вэ гэж интернетээс хайсан боловч хэрэгжүүлээгүй тэр арга. Үүнээс хойшлохоор тэр шөнийн цагаар эхнэр охиныхоо цогцсны дэргэд унтаж өдөр нь болохоор садар самуун сайтууд руу орж үздэг болсон. Мөн үнэр дарах агааржуулагч, агаар цэвэршүүлэгчийг өдөр шөнөгүй асааж хүмүүсийн сэрдэлтийг байхгүй болгохоор эхнэрийнхээ сошиал профайлуудыг нь өдөр тутам орж зургийг нь сольж яг ламид байгаа юм шиг хүмүүстэй чаталж өдрийг өнгөрөөдөг байсан. Охиныхон цэцэрлэгээс охин нь яагаад ийм удаан цэцэрлэгтээ ирэхгүй байгаа юм бэ гэд багш нь залгаад асуухад нь охин маань өвдчихсэн байгаамаа хэсэг цэцэрлэгтээ явж чадахгүй юм шиг байна гэсэн хариу мөн хэлсэн. За тийм удалгүй цагаан сарын баяр болж Жунпэйн гэр бүлийнхэн цугларсан. Тэгээ энэ үед болохоор Жунпэйг ирээгүй байгаад нь маш их гайхсан. Ах нь гэрлүүн залгаад нөхөрлүүн залгаад та гурав яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуусан чинь эхнэрийн маань би сайн биш байна. Тийм болохоор очиж чадахгүй юм шиг байна гэж хэлээ уцаа тасалчихдаг. Ах нь бол энэ бүр маш их с ิจ төрөн шууд гэрлүүн явж очихоор шийдээд гэрт нь очиод хаалгыг нь тогштол дотор нь хүн байгаа нь сонсогдчихсэн мөртлөнгөөсөө хаалгаа ерөөсөө нээж өгөхгүй байсан. Тэгээд хаалгыг нь тогшиж байтал удалгүй гэр дотроос ямар нэгэн зүйл шатаж байгаа үнэр хаанхлан бүр цонхоор нь утаа савсаж эхэлсэн. Энийг харамгцсан ах нь бол шууд гал команд болоод цагдаагийн газар руу залгасан. Ингээд аврагчид ирж галыг унтраагаад өрөөнүүдийг шалгахад өрөөн дотор аль хэдийн амнасаа алдсан ээж охин хоёрын цогцос байсан. Жанжин харин өөрөө үүдэнд зогсчоод ах дээр нь очиод би тэр хоёрын амнасыг хөнөөсөн юм аа гэж хэлээд тэгээд шууд баривчлагдсан. Мөрдөн байцаалтын явцад болохоор Жанжин бүх үйлдэлээ хөлөөн зөвшөөрсөн ч гэсэндээ гимших зүйл бол бараг байхгүй байсан. Тэгэхэд 2019 оны 7 сарын 2-нд болсон шүүх хурал дээр түүний өмгөөлөгч хэлэхдээ сэтгэл гутрал эдийн засгийн дарамт тухайн өдрийн эхнэрийнх нь хэлсэн хатуу үгсүүд нь нийлж түүн дээр тусаад өөрийгөө хянах чадваргүй болж
ийм зүйл хийсэн байна гэж өмгөөлж исэн. Гэвч прокурор болохоор Жумпегийн гар утасны зурвсууд нотлохоо баримтуудыг нь дэлгэж харуулад эхнэр нь нөхрийнхөө өөр бэрхшээлийг мэдчихсэн, хамт давхыг оролдож байсан. Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлээд 2 нас хүрэхээр нь ажилд орно гэж төлөвлөсөн байсан гэдгийг нь харуулсан. Жанжины хувьд болохоор шүүх хурал дээр охиноо хөнөөсөндөө маш их харамсаж байна гэж мэдүүлсэн ч гэсэн эхнэрийнхээ амь насыг хөнөөсөндөө бол харамсахгүй байна гэж хэлсэн. Энэ нь бол бүр үнэхээр хүмүүсийг чочирдуулсан. 2020 оны 11 сарын 12-нд шүүх хурал дээр гэмт хэрэг үйлснийхээ дараа насан туршидчдын сайт руу орж кино бичлэгүүд үзэх гэх мэтчлэн ийм маш аимшигтай гаж үйлдэлүүд гаргасан нь бол түүнийг сэтгэл готролд ороогүй байсан гэдгийг харуулж байна. Эхнэр төрөөгүй хүүхэд бага охины аллах гэх мэтчлэн 3 хүний амь насыг хөнөөсөн гээд цаазын ялыг оноосон. Жанжин давж заалтсан ч гэсэн 2020 оны 1 сарын 19-нд дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээсэн. Харин Жанжин болохоор бүр ерөнхийлөгч рүү өршөөл хүссэн, захиаг бичсэн. Хэдийгээр ингэ захиа бичсэн ч гэсэндээ захиа нь бол мэдээж хүлээн зөвшөөрөгдөөгүй татгалцсан. Ингээд хэрэг үлдснээс 8 жилийн дараа буюу 2025 оны 4 сарын 16-нд энэ жилийн 4 сарын 16-нд Жанжины цаазаар авах ял нь гүйцэтгэгдсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд хүргэсэн хэрэг маань Сингапурыг донслогсон маш аимшигтай ийм хэрэг байлаа. Тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд миний бодлоор болохоор Сингапур улс ялаа бол маш чанга хатуу яг тохирсон байдлаар нь оноож чаддаг. Тэгээд бас маш хурдан хэрэгжүүлдэг юм байна гэж би харсан. Тэгээд та бүхэн бас юу гэж бодож гин комент бичээрэй. За тэгээд сувг дээрээ бас subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараад, like дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За ингээ өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.